илэрхийлэл юм. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 Зум продакшн хамтран хөгт чим нэвтрүүлгийг 7 хоног бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна. За сайн уу та? Сайн байна уу? За өнөөдөр манай нэвтрүүлгээр хөгт чим нэвтрүүлгээр Ата Бургуужин орж байгаа. Ата Бургуужин бол Монголд за битбоксоор үндсэн уран бүтээлээ эхлээд дараагаар нь лайв лупинг руу шилжээд одоо юун дээр явж байна? Продюсер тал руу гарч орж байна. Одоо ер нь бол 15 оноос хойш яг продюсинг тал дээр тэгээд лайв перформ гэдэг зүйлийг яг хийж байгаа. Бүр тулгаж одоо про тал руу гарч эхэлж За байна. про тал руугаа цааш юм дээ. Ер нь бол яг. За ер нь про тал руугаа манай Монгол лайв лупинг хийж байгаа. Одоо цөөн хүмүүсийн нэг. Тэгэхээр хоёлаа эхлээд Ата Бургуужин гэдэг нэр чинь хизээнээс яг өгсөн нэр үлээ. Энэ одоо баг 2013-4 оны үеэс л нэрлсэн нэр. Ата гэдэг үг бол яг манайх нэг Ата 5 тэнгэр мэнгэртэй гисэн утгаар тийм утгаар гэтэл тийм шинэ бол зүгээр Ата гэд бүр мартагдсан бүр эртний монгол өгөлтэй. Ата гэж бол одоо үүдэл гарал одоо үүсэл гэсэн утгатай үг. Тэгээд одоо жишээ нь төрөг гаралтай үг нь чинь Ата гэдэг үгийг бол жишээ нь эцэг ч юм уу эсвэл захирагч өвөө гэж нэрлэдэг. Тэгээ Ата турк гэдэг шүү дээ удирдаг чинь тий. Тийм шиг ер нь бол монгол үгний. Тэгээ Бургуужин гэдэг бол бор гэдэг үгээр бол монголчууд бол эртнээс ер нь бол тийм төсвөр төвчээртэй одоо яг ямар ч үг нэг хэврээл ингээл байж идэг нэг тийм зүйлийг илэрхийлдэг юм шиг. Тэгээ Бургуужин төсвөр төвчээртэй гэсэн утгыг илэрхийлдэг. Утгатай үг. Гэтэ энд очил тайлбарлал яваад байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Ер нь би нэг үгнийхээ тайлбар, нэрнийхээ тайлбар нэг тэгж ярьж шаардлага байхгүй. Тий. Асуунгууд нь за яахан тэгэл явчихд. Гэтэ хүмүүс сонин гоё содон анх нөгөө нэг чи надтай ярик ах ийм одоо тий артист нэртэй яхажсэн надад. Яг анх сонсоход бол би ч хэлж лээсэн. Нэг сонин бий юм байна шүү дээ гэдэг. Гэтэ одоо ингээд сонсоход бол үнэхээр гоё. Одоо тасцсан байна. Тэгээ дасгаас гадна яг тэр чамаас нүс утгын сонсоход бүр гоё. Тэр илүү хоногшсон дээр нь илүү гоё болчихлаа юм л да. За тэгэхээр хоёулаа лайв лупинг гэдэг чинь за яг одоо монголоор тайлбарлавал яг энэ одоо урсгал чиглэлийн техникийг яг юу юм бэ гэдгийг хэлээ. Лайв лупинг бол яг миний хийж байгаа одоо нэг үзүүлж байгаа үзүүлбэрүүдийн бас нэг хэсэг нь гэж хэлж болно. Тэгээ лайв лупинг гэдэг бол луп гэж нэг ойлголт байдаг. Хөгжмийн продюсинг, хөгжмийн продакшн, хөгжим бүтээх нь ялангуяа виртуалын хөгжмийн одоо нэршилтэй хөгжмийн эдис гэж хэлж болно. Энэ бол хөгжмийн одоо нэг тагт хэмжээг бичиж авангуудаа тэрийг тойрог хэлбэрээр ингээл үргэлжлүүлээл давтамжаар явж байгаа тэрийг бол луп гэж нэрлэдэг. Тэр лупыг бол шууд амьдаар ингээд өөрийнхөө дуу хоолой ч юм уу хөгжмийн зэмсэг ашиглаад тоглоод тэрнгээрээ хөгжим одоо нөгөө нэг тэр хардвер хөгжмийн виртуал одоо энэ инструментын тусламжтай хөгжмийн зохиомж хийгээд үзүүлбэр хийхийг бол live looping гэж нэрлэж байгаа. Тийм. Тэгээ ер нь бол би бол одоо live performer гэж одоо өөрийгөө нэрлэж байгаа л да. Ягаад гэвэл угаасаа л энэгээр хийж эхэлсэн. Энэ бол ер нь бол амьдаар хөгжмийн одоо энэ үзүүлбэр үзүүлэх одоо performing art entertainer хийх одоо нэршилт одоо ерөөдөө мест гэх юм уу да тэр тал дээр би ерөөдөө барьж явдаг. Тэгээд өөрийнхөө дуу хөгжмийг бол өөрөө бичиж явдаг. Одоо бүх хөгжмийн найруулга, продюсер тэгэл ер нь яг юу вэ? Бүх санаа, бүх зүйлийг бол өөрөө хийдэг. Тэгээ энэ зүйл бол анх би 2003 оноос бараг битбокс хийж эхэлсэн. Би бол маш жоохон байсан. Тийм тухайн үед бол яг зүгээр сонирхлоороо хийдэг байжгаад тэгээд ер нь бол баг энэ Монголын битбоксчдын пайонер гэж хэлж болно. Хамгийн анхдагчдын борг бол ер нь нэг тэгээд Монголд ганц удаа Mongolian champ гэж болсон байдیں۔ Яг улсын авраг, үндэсний авраг тэрний одоо champ одоо тэрүүн байр авч ирсэн авраг олж ирсэн 2011 онд болж ирсэн. Тэгээд ер нь бол битбокс бол тухайн үед бол миний яг нэг хөгжим рүү орох хөгжмийн одоо продюсинг хийх хөгжим дуртай болохын хөтөж болцсон. Одоо заамчлах гэх юм уу та. Тэгээ ингэж явж байгаад яг 2007-8 оны үед Алтуур гэдэг хамтлаг гарч ирсэн.
Тэгээ тэр үед бол одоо нөгөө нэг үндэсний хөгжмийн нэг тэгж одоо хурд сонсдгоо нэг ойлгохгүй ч байсан. Тэгээд ийм хамтлагийн юм нэг рок хөгжмөнтэй гоё юм нэгдсэн юм юу нэгтгсэн юм хөгжим игээд аюух нөлөөлсөн. Тэгээд тухайн үед манай нэг одоо алтан гэрэл гэж нэг ах байдгийн. Тэгээд тэр ах маань намайг анзаарчаад чи миний дэ одоо ингээд ийм одоо өөрөөр сур хөөми сур тэгээд ингээд энэ зүйлгээ чи холбоод нэг юм хийгээд надад хэлжсэн. Тэр үеэс л ерөөсөө би ингээд хооронд нь холбооны гоё юм болгочихсан ингээд явсаар агаад за ер нь би бол яг мэржлийн одоо үднээс мэржлийн хөгжимчин болох хэрэгтэй байна гэд би сойст ороод 2008 онд ороод 2012 онд яг хөөми мэржлийн одоо хөөмичин болж төгссөн. Бакалавраар төгсөж исэн. Тэгээд тухайн үед болохоор ерөөхдөө ингээд нэг юм бас хийх юмсан одоо энэ хөөми битбокс хоёрыг холбоод ингээ хийх юмсан гэдэг нэг бодолтой орж исэн боловч яг орсон чинь тэр сургууль дотор орсон одоо бол язгуур урлагийн бүр ингээ үндэсний язгуур урлагийн тэнхим ангийн одоо юм тэнхим болоод өөрчлөгдсөн байлаа. Бидний үед бол Монгол хөөми анги гэж байсан. Тэр орсон чинь одоо бүр маш том юм гоё ертөнцид орсон байдаг. Тэгээ тэр бол ерөөсөө яг аюу гоё жуудагтай Монгол яг жуудгаар уучлаарай. Зүгээр лайв явж байгаа. Тэгээд маш гоё одоо энэ зүйлд орсон дотор ертөнцид орсон байхгүй юу. Тэгээд тэнд бол ерөөсөө магтаал, ерөөл, одоо товшуур, цуур, хөөми бүх юмыг заадаг. Одоо манай багш од сүрэн гэж соёлын гавь зүтгэлтэн хүн байдаг. Тэгээд тэр үнэ тусламжтай би одоо энэ бүх одоо энэ хийж байгаа энэ зүйлүүдийг сураад тэнцэнээс анхны одоо жинхэнэ нөгөө нэг одоо сэтэл болсон хөгжмийн иймэрхүү юм хийх юмсан, иймэрхүү юм хийх одоо бүх саунд тэнцээс ундрах бүх юм гаргаж авсан байдаг. Тэгээд төгсчөөд араас нь ерөөхдөө бол одоо яг энэ live looping гэдэг зүйлийг оролдож эхлэе. Хөгжим цуглуулад хийж эхлээд тэгээд араас нь юугаар сурсан урлаг судлаар магистр хамгаалсан. Тэгээ энэ урлаг судал бол яг хөөми beatbox гэхээс илүү хүн хөгжмийн антропологийн судалгаа хийсэн. Тэгээ өмнөх бакалаврын ажил маань бол миний ажил бол хөөми beatbox-ыг харьцуулсан судалгаа тал руу явж хийж эхэлжсэн. Тэгээд одоо 2015 оноос хойш нийтдээ нэг 10-11 12 видео ажлууд хийсэн байдаг. Тэгээд тэнд бол гол хүрх гэсэн үндсэн санаа бол live looping тэгээд дээрэс нь хүн хөгжим гэдэг ойлголтыг хамгийн анх одоо энэ дуургасан хамгийн анх live looping гэдэг зүйлийг одоо яг видео болгож ажил болгож хэрэгжүүлсэн бол би байдгийн. Тэгээд Ата Бургуучин гэдэг нэрээр анх артиста нэмэрээ бүтээгээд ингээд эхэлсэн байдгийн. Тэгээд энэ ажлууд бол ер нь бол одоо нэг миний бодлоор одоо нэг нийгэмд нэг юм үзэл суртал нэг хоёр үзэл суртал баримтлал нэг гарчаад байгаа юм санагддаг байхгүй юу? Тэр нь ямар баримтлал байгаа гэхээр нэг хэсэг нь болохоор хитрхи одоо нэг барууны нэг капиталист нийгмийн гадныхыг дуурайсан, гадныхыг бол гоё гэсэн нэг юм үзэл баримтлал хэсэг байна. Нөгөө хэсэгт нь болохоор хитрхи түүхээ ингээ баримтладаг те, үндэсний үзэлтэй бүр заримж бүр ингээ 13 дугаар зууны үеэр амьдрич шиг те одоо гэртээ ороод амьдрич шиг нэг иймэрхүү одоо юу хандлагууд байгаад байдаг байхгүй. Гэтэл энэ дунд чинь яг гээд 21-р зуунд амьдарч байна. Бид нэр хотод амьдарч байна. Яг энэ зүйлийг нэгтгсэн аль нэг энэ дунд нэгтгсэн нэг юм шин соёл авах хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг соёл гэдэг маань өөрөө шинжлэгдэж хөгжиж явах учиртай байдаг. Гэтэл яг энэ бол 1950 60-аад оны үед нөгөө нэг соёлын хувьсгалын үед бол бидний ингээд нөгөө нэг үндэсний соёл гэдэг бүр ингээд бүр байхгүй болгоод үндэсний ухамсар гэдэг юу байхгүй болгоцсон. Тэгээ 90-ад он гараад ингээд эхлэмэгц ер нь бол дөнгөж сэргэж байгаа юм л да. Гэтэл яг ингээд нэг хэсэг нь ингээд хитрхи ингээд дээр үехээр тэ айгуу сонирхолтой нэг дээр үеийн бараг дээлээ өмсөд амьдрэх шиг тиймэрхүү юм яриад байгаа. Гэтэл бид нар чинь 21-р зуунд амьдарч штэ. Тэгээ сонирхолтой юм хиймээр байна. Яг тийм үндсэн дээрээс л хөгжим бас хийх болсон хүсэл сэтэл байсан. Дээрээс нь айгүй ер нь би багасаа хөгжим дуртаагаас гадна айгүй түүх сонирхдаг. Тэгээд Монголын түүх, ер нь түүх тал дээр өөртөө ёс уламжлалт тал дээр бол нэлээд тийм дуртай бахархдаг байсан.
Тэгээ түүхээр бол ер нь бол 12-оос 15 наснда жинхэнэ өвчлөл бүр нөгөө нэг тэр хон хрээдийн их бат матын номоор ер нь бол хүмүүс ингэж хэлж болно. Амар өвчлөлтөө байсан. Тэгээ наац тэр бол буруу л та. Тэгээд одоо бол ингэж хийж байгаа зүйл бол одоо товчондоо бол одоо бид нар яг өөрсдийн гэсэн нэг юм одоо цохилох зүрхтэйг орчин үеийн яг юм үндэсний уламжлалаа хадгалсан орчин үеийн юм хандлагатай соёлтой авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тэр бол хөгжмөр бол түгээгдэж хөгжмөр бол ингэж одоо их ундраг нь болдог. Жишээлбэл Америкт бол одоо хипхоп хөгжим байна те. Эсвэл бол Латин Америк, Бразилд ч юм уу эсвэл босса нова те. Одоо тэр Карибын арлын хөгжим бол регге ч юм уу, реггетон ч юм уу. Эдгээр бол ерөөсөө одоо угсаатны хөгжмнөөс үүдэлтэй хөгжиж явсаар байгаад одоогийн төвшөнд өрөөд ингээд дэлхийн хэмжээний олон улсыг одоо өөрсдийнх ингээд нүүр царай болчихсон амбицыг илэрхийлж байгаа хгүй тэдний зорилтыг илэрхийлж байгаа гэдэг шиг биднэрт өөрсдийн юм хөгжим байх хэрэгтэй маа гэсэн санаагаар одоо ингээд 2015 оноос яг одоо хамгийн анхдагч нь болоод ингээ хийж байгаа одоо маш баяртай байдаг. Тэгээд анхдагч гэдгийг маань ер нь бол яагаад би анхдагч гэж хэлсэн яг хотын энэ хөгжмийг хотын хим химнэлтийн хөгжмийг бол хийж хэлсэн байдаг. Өмнө нь бол яг алтан ураг тэгээд зөндөө хамтлагууд байгаа шүү дээ. Хөсөгтөн, жонон ингээл үнэхээр олон жил ингээ хийчихсэн ингээд хамтлагууд үнэхээр байдаг ус. Тэд нар бол гэхдээ ер нь бол яг folk rock те эсвэл pop ballad ч юм уу те ballad эсвэл бүр яг traditional маягийн ийм зүйлүүгээ барьж авдаг байсан. Харин миний онцлог бол тийм биш. Шууд ийм виртуал буюу одоо хардверийн тусламжтай дуу хоолой бас одоо ардын хөгжим ашиглаж энэ хотын хөгжмийг fusion буюу нэгдэл хийж байгаагаар арай илүү өөр өнцгтэй утга учиртай юм байна. Тийм товчхондоо бол юм. За тэгэхээр манай Атагийн ерөнхий түүхэн замналыг та бүхэн ингээ бүтнээр нь багцаар нь сонслоо шүү дээ. Тэгэхээр одоо яг дүнцээ хэлж штэ хүмүүс одоо мэдэхгүй байгаа учраас хардвер буюу ерөнхийдөө юм тоног төхөөрөмжүүдийг нийлүүлээд ашиглаа тий. Маш олон тоног төхөөрөмжүүд байгаа штэ. Одоо төгөлдөр одоо зүгээр энгийнээр хүнд ойлгохоор төгөлдөр урна. Гэхдээ тэр нь цахилгаан төгөлдрөөр за микрофон чихвч за тэрийг дуургадаг эффектүүд ашигладаг юмнууд гэдэг. Ер нь ойролцоогоор дунджаар хэдэн юм нэг одоо чиний ширээн дээр ингээд ашиглагдаж байна. Хэдэн хардварын одоо тоног төхөөрөмжүүд микрофон чихвчтэй хөлтөөг нийлээд шүү дээ. Ер нь баг 10 хэдэн байдаг хөө яг тоолж үзээгүй юм байна. Үзээгүй юм байна. Нилээл олон юм байдаг шүү дээ. Тэгэхээр чи тэрийгэ өөрөө нөгөө нэг ганцаараа бүгдийг хийгээд гэдг нь ганцаараа дууны найруулга хийхээс гадна тэр бүгдийг яг ашиглаад эхнээс нь дуустал бүгдээр ингээд ганцаархнаа бас тайзан дээр тоглож байгаа шүү дээ. Яг бидэрт хурж байгаа клипний одоо клипэнд харж байгаад бол нэг юм одоо юу гэдгийг за хүмүүст ойлгохдаг хэлэхээр фонограма тавьчаад нэг хүн дээр нь ингээд хөөмилээд байгаа юм шиг харагдаж байгаа хэрнээ чи тэрийг бол бүтнээр нь эхнээс нь дуустал яг нэг бүрчилж тоглож байгаа тийм ээ. Тэгэхэд яг энэ нэг бүрчилж тоглоход чамд хэдийн хугацааны юм одоо юу гэдэг нэг дуу гарах чинь за яг бид нар одоо би жишээ нь киноны хөгжим зохиогод бол би ингээд нэмээд ингээд бичиж байгаа. Чи бол тэрийг тайзан дээр тоглохоор бодож дандаа бэлтгэл хийж байгаа үстэй тий. Тэгэхээр яг нэг юм дуу гарах гэхээс илүү бүтэн одоо чиний эцсийн бүтээл гарахад хэр хугацаа шаарддаг чинь. Яг анх нөгөө хөгжим хийж яхад бол дүнгиж л нөгөө хөгжим хийж зохиомж хийж сурна гэдэг чинь бас л тийм амар биш шүү дээ. Тэгээд өөрөө л сурж байгаа юм чинь заах хүн байхгүй бүх юмыг л ер нь бол тэгэл тэр одоо ингээл холбож байгаа. Тэгэл нөгөө тэрийг тэрэн дээр ажилд сурах тэгээ хөгжмийн production тэр хинжээс заалгаагүй. Ер нь бол бүгдийн өөрөө жинхэнэ заах хүн байхгүй. Угаасаа Монгол заах хүн байхгүй. Өөрөө шатаахан шатаагаад үнтэй юмнуудаа хайр юм гэсэн. Тэгээ YouTube бол багш чинь биз тий. Алдар тэгж явж исэн. Тэгээд ер нь бол миний хийсэн одоо яг хөгжмнүүд бол яг миний мэдрэмжээс үсчил гарсан ер нь хөгжмнүүд. Тэгээд тохиолдсон сэтгэлдлүүд темирхүү талаас л хөвчлэн хийсэн байдгийг. Тэгээ ер нь бол айгу удаан хийсэн яг үнийг хэлэхэд тэр хөгжмнүүдийг зарим хөгжмөөр баг 3 жил баг найруулган дээр нь маанаг юм шиг сууж байгаа юм чи. Тэгэл бүр сүултээ за болдог ч юм уу гэсэн. За энийг ийм хийх ч юм уу гэл. Тийм болоод тий бас нилээн би ер нь өмнөх хөгжмийн нөгөө найруулга дээр нилээн тийм драматургны тийм их юм байлгах гэж нилээн оролдог. Ер нь бол хөгжмнүүд дээр зүгээр одоо нөгөө нэг юм одоо хипхоп
бит мит ч юм уу эсвэл нэг тийм сонирхолгүй ингээд монотон ингэж явсаар агаал дуустдаг тийм хөгжим байхыг хүсдэг. Гоё нэг драматуртай тий драматай хүн дэлгэлж байгаа санаатай тиймэрхүү байвал гоё санагддаг. Тэгээ жишээ нь одоо миний тэр сартаг гэдэг хөгжим байгаа. Тэгээ тэр сартаг гэдэг хөгжим бол жишээ нь би өөрөө нөө одоо ер нь бол нэг бас бэлтгэл хийх нэг 5 6 жил болж байгаа байхгүй бэлтгэл хийдэг. Тэгээд цуур гэдэг хөгжмийг тоглохоор би зүгээр яг нэг бэлтгэл хийж байгаа мэдрэмжийг би нэг 2 3 хүн ая тоглоод яг тэр бэлтгэл хийж байгаа мэдрэмжээс авдаг байхгүй. Одоо тэр цуураас тэгээд яг тэр хөгжмөөс одоо үүдэл тэр хөгжмийг жишээ нь би одоо нэг найруулж хийсэн. Одоо энэ ихний энэ хэсгийн жишээ нь би ингээд цуур тоглож байгаа нэг хөгжмийнх нь баатан би өөр واخхой. Энэ хэсэгт ми ингээд цуур тоглоо. Баатан чиглэлээ. Тэгсэн чинь ингээд байгаль дээр очиж байгаа واخхой би. Гэтэ чи энийг зайж гараад тулгаа тий таслаад яачаад тулгаа энийг ата энийг хийхдээ бүр амар олон жилийн өмнө хийгээд хийжсэн тий. Яг энэ одоо сэдв юуг бол за бараг хоёлоо бол маш олон эртний юутай. Тэгэхээр яг ингээд лайв перформанс хийгээ яг ч бараг энийг бол маш эртнээс хийгээд ингэж явж байгаа зүгээр хүмүүст ингээд харагдаж яасан юм л энэ дээр гарсан болов. Найлтурын 3 жил мэл гэдэг шиг тий. Тэгээ 2010-ад онд ер нь бол баг хэлсэн хөгжим багхгүй юм. Дөнгөжл нөгөө 2 3 дугаар курст байлоо. Тэгээл гэтээ энийг бол хүмүүс баагаар чи хүргээл яваадсан шүү дээ тий. Тайзан дээр ингээл тавиал ингээл ер нь бол нэг юм агаар Монгол ах уу одоо энэ бүгдийг явууч ингээл хүргээл баагаар яваадсан шүү дээ тий. Тэгээ энэ нөгөө хүний ховсддаг хөгжим багхгүй. Яг тэр орчинд авчдаг. Яагаад гэвэл энэ хөгжмийн овдсон цуур хөгжим багхгүй. Энэ цуур хөгжим гэдэг бол өөрөө ингээд шууд уул усан давьждаг. Хүний ингээд нэг транс доон гэж байдаг шүү дээ. Орчноосоо тасаад өөр орчинд очилж чаддаг. Тэгээд тэгж явсаагаад нөгөө би сая хэлсэн шүү дээ хөгжим найруулга дээр эхний хэсэг яг энэ эхний хэсэг нь болохоор хөгжим тоглож байгаад байгаль дээр очиж байгаа байхгүй би өөрөө. А энэний дараачийн хэсэг нь болохоор хөгжмөө тоглосоор агаад бүр тасаад огторгүй ертөнцтэй бидний мэдхгүй одоо тийм ертөнцөөр одоо ингээд аялаад явсаар агаад тэр хэсэг маань угаасаа бүр электроник юм радио юм электрацийн тийм дууралттай юмд явсаар агаад гэж явсаар агаад хам хөгжмийн гол санаа юу хэлэх гээд байгаа гол хэсэг рүү өрнөлсг рүү болж эхэлдэг. Энэ бол одоо Хөвсгөл аймгийн Бүрэн хаан гэж гүшээ Дэлгэр хаан гэж уулдаг. Тэгээ би тэр хоолнд ерөөхдөө энэ хөгжмийг тоглож гин гэж төсөөлж хийж зориулж хийсэн байхгүй. Тэгээд тэр ууланд очиж байгаа хамгийн сүүлийн хэсэг маань очиод тэгээд явсаа хамгийн гоё дууга өргөөд ингээд уулан дээр орой дээр тэр уулсны эзэн савдагтан зориулаад ингээд дууга өргөлөө гэсэн маягаар явсаага дуу манд өндөрлж байгаа. Тийм чи хүмүүсийг дагуулж аялж байгаа. Тийм мэдрэмж өгч байсан шүү дээ. Тэгэхээр хүмүүс ата бургуужны ата бургууч ингээд сардаг гэдэг юм дээр YouTube дээр ороод ягаараа яг энэ одоо хоёрын дүнцэн яриад байгаа юу эхнээс нь дуустал яг өөрөө энэ ч амьдаар бүх нэг детальчилж наривчлан ингэж тоглож байгаа юу бичлэгийг ингээ харахаар илүү ойлгох нь одоо дүнцэн яриад эхлэх юм. Тий одоо жишээ нь энэ дээр ингээд сайн сонсвол хөгжмийн ер нь бол бүх дууралтууд нь яг одоо миний дуу хоолой буюу beatbox хүн хөгжим гэдэг ойлголтоос гарч ирсэн байна. Тэгтээ хүн хөгжим гэж яг юу яриад байгаа юм бэхээр зарим нь ойлгохгүй юм байна. Тийм хүн хөгжим гэдэг бол ер нь бол энэ дэлхийд даяар энэ хүн хөгжим гэдэг зүйл бол байдаг. Тэгэхээр хөгжмийн хамгийн анхны хэлбэр бол хүн өөрөө байсан юм а гэдэг санааг бол хөгжим судлаачид бол гаргадаг юм хэлээ л дээ. Энэ бол зүгээр заавчлаа. Тэгээд энэ маань бол монголчууд ялангуяа нүүдлийн соёл одоо ахуйд бол маш хадгалж үлдсэн. Олон янзаар байдаг. Мэдээж бол маш баялаг байдаг байхгүй. Энэ бол жишээ нь хөөми байна. Хөөми нь бол дотоод маш олон төрөл 12 төрөл болно. За эсгэрээ байна. Эсгэрээ нь бол дотор 4 төрөл болно. За хоолон лимбгэж байна. Тэ гэх мэтчлэн тэгэл нөгөө одоо тагнаад ташилдах шүгэлт тагнаад тийм тэгэл энэ одоо айгүй олон төрөл. За тэгээд энэ бол нөгөө хөгжимтэй хавсарч байгаа буюу одоо өгүүлэх хэрэгтний шүтэлцээд хөгжимтэй ингээд холбогдоод ирэх буюу одоо цуур байна. Одоо
төмөр хуур буюу одоо амуу хууртаа нилээд ирэхээр ингээл бүр олон төрөл болоод ирчихдэг. Тэг яг зөвхөн Монголд гэлтгүй энэ бол дэлхийд даяар ингээд тархсан зүйл. Одоо Америк жишээ нь beatbox гэж байна. Одоо whistling гэж байна. Тэгэл одоо бүр индиан зүрийн тань дунд манахтай хөөмитэй чопцинг ихтэй хүртэл давхар өнгөний буюу овертонс ингэ хүртэл байдаг байхгүй. Тийм. Европт хүртэл тий. Одоо энэ Пакистанууд ч гэсэн Пакистан гэж яриад Хазарстан гэж мужид нь хүртэл яг юм манай хөөмитэй юм зүтэй юм зүйл хийдэг улсууд байна. Гэх мэтлийн ерөөс орон болгонд байна. Хятад жишээ нь коучи гэж байна. Яг шууг гэж дуураас нэг минимал гэнэ ашлаа. Мимик хийдэг одоо дуурайч тэрийг үүдэг тайзны урлаг болгоод ингээ хөгжүүлчихсэн юм зүйл. Тэгээд энийг бол ерөөхдөө хүн хөгжим гэж нэрлэдэг. Тэгээд энэ яг нэршил ойлголтыг бол манай багш Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Баатрин Одсүрэн гэдэг хүн бол ер нь бол анх гаргаж ирж нэршилгээ биднэрт ойлгуулсан. Тийм. Хүмүүс үргэж юм гэсэн үг шүү дээ. Хүмүүс ойлголт өгч байгаа. Ямар ч хөгжмийн зэмсэг буюу материалын зүйлстэй одоо нөхцөлдөхгүй хүн бол өөрөө энэ дуу хоолой буюу одоо махан биеийг ашиглаж та өгүүлэх эрхтнийг ашиглаж л одоо хөгжим өөрөө хөгжим болох юм а гэсэн санаа багхгүй. Одоо тэгэхээр ата болохоор ерөнхийдөө нөгөө нэг сойсыг яг 4 жил хөөмийг чин гэдэг мэрэгчлэр одоо ингээд өсөж байгаа шүү дээ. Тэгэхээр дүнгийн яг одоо өгүүлэх эрхтэн гэхээр юм зэлж жишээ нь энэ юунд индианчуудын хөөмийн бас юу байдаг те одоо Европт байдаг овертонууд юу гэдгийг туваад бол бас өөр юмнууд. Тэгэхээр эн чинь өөрийн одоо онцлог тухайн үеийнхаа өнгө шингийг шингээсэн юунууд байгаа шүү дээ. Манай Монголын хөөмийн яг юугаар бас илүү гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Энд чинь ертөнцийн хүн болгоны урдын урлаг сайхан бүгдээрээ онцлогтой. Манай Монголын онцлог нь юу вэ? Яг юу гоё илүү гэдгийг за илүү яаж болохгүй юм. Илүү онцлог гэж чанар нь. За ер нь бол Монгол хөөмийн туваа хөөмөл гэж ер нь бол хоёр ангилагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр туваа хөөмийн бол жишээ нь илүү натур талдаа. Яг байгалийн. Монгол хөөмийн бол илүү одоо нөгөө нэг цар хүрээ гэж ярих юм одоо хөгжмийн цар хүрээ. Дууралтын цар хүрээгээр илүү. Дууралтын гэдэг чинь одоо бүдүүнээс хэсүүлээд нарийн лөө дуурах одоо аль бол их талбай дуурч ийн гэсэн үг шүү дээ. Их талбай дуурна гэсэн үг. Тэгээд ер нь бол яг байгаль зүй одоо байгаль газар зүйн онцлогоос шалтгаалаад яг ингээд Монгол хөөмийн туваа хөөмийг ингээд анзаараад харангуут энэ болохоор миний хувьд болохоор яг Монгол хөөмийн болохоор яг талын хөөм шиг санагддаг. Айгу уужин ингэж нөгөө нэг юм юутай цар хүрээтэй. Хөөмилж байгаа одоо тэр одоо нутгаас шалтгаалж. Тэр байгаль цагуурын нөгөө онцлог байна те. Хоошо туваач нь бол Сибирь одоо Сибирийн ой тайг дээр тэнд бол яалчгүй өндөр одоо энэ тагийн газар гэж байна. Тэгээ уул юмс ингээд тэнд хүртэл одоо тугаан хүмүүс ч одоо тагийн хархираа тэ тэрнээс доош бэлийн хархираа бүр ингээд ийм олон ингэж янз болгож ингэж хөөмилдэг ангилж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр нөгөө нэг байгалийнхаа бүтцээ шалтгаал тэр хэмжээгээр туваа хархираа чинь амар өргөн дуурж доошоо дуурдаг тагийн хархираа шүү юм. Ер нь бол онцлог нь бол тавчхандаа тийм бах та. Тий. Тэгэхээр манай Монголын хөөмийч болохоор ч одоо бол ингээд нөгөө нэг англигдаад бас яваад байна тий. Ерөнхийдөө одоо за яг Монгол хөөмийгөөрөө явж байгаа, туваа хөөмийгээр яаж байгаа гэдэг. Тэгэхээр одоо яг за хөөмий талаас нь бол ингээд хоёлаа ойлгочихж байгаа. Beatbox гэж байгаа шүү дээ. За жинхэнэ одоо юу гэх нөгөө нэг хамаар одоо маш олон төрлийн хөгжмийн зэмсэг дуургаж байгаа. Яг энэ beatbox болохоор яг нөгөө нэг миний зүгээр бодлоор болохоор яг чам шиг адилхан ингээд анх ингээ суурай битбоксоор тавигдаад явц дундаа ингээ гоё ардынхаа хувьтай хослуулад тэрийг мэрэгшээд эхлэхээр явах байх л та. Тэгэхээр нөгөө битбокс одоо сурж байгаа маш олон залуучууд ингээ битбоксчдын группт байдаг л да. Тэгэл тэнцээ яхад чи чинь бол анхны одоо анхдагчдын нэг гэхээр тэр битбокс хийж байгаа залуучууд чи одоо яг ингээ одоо юу гэдгийг бага юм сэтгэлдээсээ залуучуудаа нэг хурдцтай явах боломж нь юу яах вэ? За мэдээж тэд нар бэлтгэх хэрэгтэй ойлгомжтой. Сэтгэлгээний хувьд одоо ер нь бол одоо бүх юм маш их боломжтой болчиход байна. Яг гэвэл энэ дэлхийн автгаа болчиход байна шүү дээ. Тэгээ интернет онлайн гэдэг зүйл Instagram, YouTube-ээр ерөөсөө сураад энэ чи хичээл бэлэн хичээлүүд байна. Бидний анх сурч байхад бол бид нар инээдтэй байсан шүү дээ. Тэгээ нэг энэ тэндээс нэг кассет мессетэн дээр эфемер явж байгаа гест нэг кассет нэр буулгаж аваад тэрийг бичиж авдаг. Тэгээ нэг олж байгаа нь ганц хоёр юм те.
Тэгээд ер нь бол одоо маш их боломжтой гэлээд байгаа юм. Тэг одоо интернетээ маш сайн нөхөл. Тэгээд ерөөсөө битбокс бол байнгын давтчихж сурдаг аахгүй. Унтчих таач, идчих таач ерөөсөө байнгын одоо идчихээ яаж давтах вэ? За усанд ороход болоод яаж вэ? Усанд ороход жишээ нь усанд ороод хийж явах чинь бид нэр тэнцээ агуу амбис үүсдэг хөө. За агаар нь тий амар гоё. Тэр агуу гоё ингээд нөө бейстэй дуурдаг. Тэр дуурдаг, тэр нурамтай байдаг тий. Тэгэл сураал байнгын одоо тий одоо давталтыг хэрэгтэй. За хоол идчихэхэд жишээ нь яаж давтах вэ? За тэр бол арай жоохон боломжгүй юм шиг. Боломжгүй. Би яг магадгүй тэр чинь амны нөгөө нэг юу учраас тэрнээс нэг юм техник гардгийм болов уу гэж бодохгүй. Тэгэхээр зөвөр ер нь ямар ч нөхцөл хоол идчихээс яаж бодох хэрэгтэй гэсэн үйл юм шүү дээ санаа. Ер нь бол маш гэтээ би битбоксing хязгаар гэж байна уу? Энэ байхгүй юм шиг бүр амар. Хязгааргүй шүү дээ. Дууралт бол угаасаа хязгааргүй байхгүй. Битбокс гэдэг бол угаасаа ер нь бол мимик буюу одоо хөгжмийн дууралтыг дуурайх хамгийн гол одоо тэр одоо шинж тэмдэг нэр байхгүй. Хөгжмийн дууралтыг дуурайх, хөгжмийн одоо айлгуу, ялангуяа бөмбөрийн одоо цохор хөгжмийн тал дээр бол одоо илүү. Тэгэхээр хөгжмийн зэмсэг хязгааргүй байгаа учраас битбокс бол хязгаарлагдахгүй бол гэсэн юм шүү. Бүхэл ямиг дуурах гэж хичээд байна. Энэ одоо энэ хил амыг одоо ямар байралд оруулаад яаж дуурахаас бол өөр төмөн энзийн дууралт дуурч болдог байхгүй. Тийм. Тэгэхээр тэр хүний одоо хэр их мэрэлтээс шалтгаална гэсэн үг юм байна шүү дээ. Тэр нөгөө туршилтууд тийм л дээ юм бол экспериментацууд тийм гэсэн үг. Байнгын одоо зүгээр ингээд нөгөө нэг хөвшил болоо хийж яхад гинт ингээд сонирм дуурах тохиолдол байна. За. Ашгүй ухамсартайгаар би одоо нэг за би одоо энэ автобусыг яг дуурайж дуурна гэж ягаад дак гэдээ дуурах өөрөө ингээд цохох ч юм уу те. Иймэрхүү маягаар ингэж байдаг байхгүй. Энэ хөвчлэн дандаа дөөрэж байгааз. Тий одоо энд явж байгаа энэ одоо энэ бишгүр ч юм уу тий. Энийг бол дуурайх яг ингээ хүн бол ингээ дуурайх хандлагаар явж ингэж үйж байгаа байхгүй. Тий энэ бол юм учиртай. Тэг хөөмич гэсэн яг тийм одоо одоо тий агари. Одоо чинь сая өнөд чинь би энэ лимб гэдэг хөгжмийг нэг яаж үүсэл гарлын домгийг уншсан чинь яг нэршил нь бол одоо чинь төвдөр глин бүү гэдэг нэртэй хөгжмийн зэмсэг юм байна. Монголчууд болохоор хөндлөн бишгүр гэж нэрлэдэг юм байна. Тэгсэн чинь домог дээр болохоор нэг бүсгүй одоо малаасаа ингэж хариулаа явж ирсэн чинь нэг юм тийм өндөөр тийм дэжтэй газар ороод ирсэн гинэ. Тэгээд дэжтэй газар ороод ирсэн чинь нөгөө нэг одоо тийм өндөр тийм ургамалтай юм газар чинь хоорондоо нөгөө нэг салхи ингэж цэвэлзээ тэгээ нөгөө нэг тэр юу ч ингээд нэг юу өссөн шүү дээ одоо салхи тэгээд тэр ургамал хоёрын хооронд хөндөй юмд ингээд юу харьцаа үсчгийн юм үйл явц гарч байгаа шүү дээ. Тэнгүүт тэр нөө лимбний тийм дууралт байгаад тэрнээс лимбийг ингээд дуурайгаж дуургаад тэгсээр алын бүүссэн ч гэдэг тийм домог байдаг л. Тэгээд энэ тэгдэгчлээ одоо яг байгалийн бас ингээд холбоотой одоо бас л ингээд нөө нэг индустриал буюу хотын одоо энэ дууч юм ингээд дуурайж дуурах ч гэдэг юм. Иймэрхүү талаас бас ер нь бол явж эхэлсэн. Атагийн хувьд одоо жишээ нь чиний нэг урсгалууд бол янз бүрээр ингээд өөр ингээд өөрөөсөө төрж байгаа сэтгэлээрээ хийж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг юу гэдгийг зөвхөн сонсогчийн төвшөнд чиний ингээд байнга сонсдог одоо урсгал чиглэл гэдэг ч юм уу дуу гэж юм хэрэг ямар юу байх вэ? Сонсогчийн хөгжим бол тэгэл одоо зөндөөл бүхэл төрлийн хөгжим сонсон дөө. Одоо бол 70-аад оны 80-аад оны яг black music буюу одоо өнгөтэй стилийн хөгжмийг илүү сонсож байна. Тэр дундаа funky хөгжим, за тэгээд R&B, soul, баг зэрэг jazz маягийн хөгжимд илүү төлхөө. Тэгээд Монголын хөгжмийн зохиолчдод Чадахгүй, Чулуунгаа, Дандан Зүрүнгаа, за тэгээд Дор давгай, Нор банцдгай гэл классикуудыг илүү их сонсож байна да. Тэгэхээр их үндэс суйрлуугаа илүү анхаарч тийм байж. Одоо тэгэхээр илүү судалгаа тал руугаа ч юм уу өмнө нь бол сэтгэл хөдлөлтөөр дуу хөгжим сонсох биш. Одоо л илүү наривчилж явж байгаа гэсэн юм шиг. Тэгэхээр би бол багасаа угаасаа хөгжим нэлээд огт сонсдог байсан. Бүр 10 жилээсээ бүр би аягүй их рэп хөгжим сонсдог байсан. Гэхдээ би монгол хөгжимжээ сонсдог. Анхнаасаа л ерөөсөө яг энэ баруун эргийнхний зүүн эрхний хөгжмүүдийг сонсдог. Тэгж явсаар агаад электроник хөгжим тэгээ баг зэрэг нэг юм инди рок мок сонсоод тэгээ метал тэр мөдөө сонсч үзээд
ерөнхийдөө багцаатай ер нь бол хөгжмийн нэг юм ойлголттой. Тэгжиж л одоо энэ хөгжмийн чинь хийхгүй бол зүгээр юм шалдан тархитай байж иж хөгжмийн ингэ юм да худлаахгүй. Тийм тэгээд ерөөдөө товчондоо. Тэгээд одоо тэгэхээр нөгөө нэг чи өөрөө тэгээ сонсогчийн төвшөнд нөгөө нэг олон талтай юмнуудыг сонсож байгаа урлаг судлалын мэрэгчлээ урлаг судлаачаар төгссөн юм байна шүү дээ. Тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр урлаг судлаачаар гэхээр яг нөгөө нэг Монгол одоо урлагийн юу руугаа ингээд одоо чи өөрөө бүтээгч байгаа. Тэгээ судлаач болоод эхлэхээр яг нөгөө нэг давуу юм юун дээр гарч ирэх. За өмнө нь бол дан бүтээгч байхад бол нэг өөр байсан. Судлаач болчоод бүтээгч болоход. За тэгэл зөндөөл юм байна дөө одоо тэгэл их л зүйлийг олж харж шít одоо алдаа оноог алж харж юм судлаач. За тэгтээ би яг судлаач гэж ярихаар бас жоохон хуурай байгаа л та юм. Үгүй тийм л дээ мэдээж чинь цаг хугацаа маш их зарцуулдаг. Тэгээ ер нь бол нэлээд яг Монголын төвшөнд би энд ер нь бол Монголын хөгжим ч юм уу урлаг тал дээр бол зүгээр хэлчмээр алдаа оноо ч юм тиймэрхүү зүйлүүд нь байдаг хардаг. Тэгээ өөрийнхөө уран бүтээл дээр ч гэсэн би ямар хуу юм хийвэл сайн болох уугүй юу гэдгийг ч мэдэрдэг болсон гэх юм уу да. Тийм. Тэгээ жишээ нь яг зүгээр сая хөгжмийн нөгөө нэг ямар хөгжим сонсож ийн гэдэг гот юм бол жин 20 дугаар зуун гэж ярьж 70-аад он, 60-аад он, 80-аад он гэдэг үед бол одоогийн бидний энэ хийх гээд байгаа энэ хөгжмийн одоо хамгийн урлагийн бүр хамгийн орчин үеийн pop соёл гэж ярьж та популярны pop соёлын хамгийн дээд үе, оргил үе нь ерөөсөө 2000-аад өмнөх үе байсан байхгүй. Ялангуяа 80-аад он, 70-аад он, 60-аад он. За тэгээд 90-аад оны хөгжмийн соёл, одоо медиа соёл. Тэгээд ерөөсөө энэ бол ингээд хамгийн гайхалтай үе байсан байхгүй. Тийм үед бол одоогийн энэ орчин үеийн хөгжмийн соёлын хамгийн сор болсон бүтээлүүд гарч исэн. Тэгээд ялангуяа бол ер нь бол тухайн үед бол рок хөгжим, жаз хөгжим бол үнэхэр хүчтэй байсан. Тийм тэгээд энэ жаз гэдэг хөгжмөөс бол цаашаа одоогийн хөгжмийн урсгал жанр төрлөө та бүх зүйлд ерөөсөө ингээ бий болчихсон. Хип хоп хөгжим ч юм уу, эсвэл блюз ч гэдэг юм уу те. Одоо фанки тэгэл одоо нэг электроник хөгжим ерөөсөө бүх зүйл рок н рол гэл те. Рок н рол чинь ерөөсөө бас л нэг блюз тоглолттой нөхөр явж байгаа л юутай цахилгаан электроник электрик гитартай ингэж яваал тэр юугаа холбоол энэ үндсэн суурь одоо жишээ ингээл хөгжөөд би болц. Тэгэхээр миний хувьд бол одоо жишээ нь тэр хөгжмийн тал дээр бол 20 дугаар зууны хөгжим бол үнэхээр алт шиг санагддаг. Жинхэнэ үн цэвэр алт. Одоо яг нөгөө ер нь бол 20 дугаар зууны ингээд жишг болсон загвараа ингээд дуурайгаал дахиад өөр шин ингээд бий болох гол тэ дахиад шин зүйлүүд ингээд бий болж байгаа болох гэж шин юмнууд оролдож эхэлж байгаа байхгүй. Тэгээд одоо чи ингээд trap хөгжим гэж харангуй чи ер нь бол trap хөгжим бол саундын хөгжмийн шууд залгамж халаа байхгүй. Одоо хөгжмийн дууралт тэ регистр за энэ одоо нэг рэпчдийнх нь одоо үлж байгаа rhyme flow technical тэ технологи тэ за тэгээд дууны сэдв байна. Тейлер хийлгэн. Гитоизм буюу одоо энд бол нөгөө дандаа нөгөө нэг 6 цэнгэлийг магтанд болсон тий. За зарим талтаа бол энэ бүр ингээд завхарсан юм сонсон юм болоо явчихдээ шүү дээ. Ер нь бол trap хөгжим болол. Тэгэл өмнө нь бол одоо 2000-аад оны 2010-аад оны үед бол одоо энэ саундын хөгжим бол илүү хүчтэй нөлөөтэй байсан бол энэ явсаар агаал нөгөө нэг trap тэр нөгөө залгамжаа ингээл үргэлжлүүлэл явсаар агаад ингээ орчиж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ жигсэн ингээд дагаад яваад дуусаад дахиад тий одоо ингээд Монголд ингээд бас ингээл залуучууд одоо манай яг доотлын хүүхдүүд дүүнер ингээл хийж л байна. Янз бүрээр хийж гин. Тий тэгээд тэн дээр одоо жишээ нь би зүгээр хип-хоп хөгжим гэдэг бол шөмжилт реалист орлог аахгүй. Ялангуяа 90-ад оны үед бол яг энэ өнгө төрхийг маш хүчтэй одоо бий болгож тань засаглал тий за тэгээд энэ арсны өнгө үзэл тий хүчирхийлэл энэ бүгдийг одоо илэрхийлснээр энэ өнгө төрхөө гаргаж ирж гудамжны амьдрал тий crime
гэмтэргийг ингэж дуулчихснээр эсэргүүцэж чинь засаглалыг шүүмжилснээр яг энэ нэг юм айгүй гоё юм одоо реалист юм яг бодтоор нь гаргадаг зүйл гарч ирсэн баг. Гэтэл манад яг тийм байхгүй байгаа байхгүй. Жишээ нь job хийдэг хүүхдүүд залуучууд дандаа жоох хүүхдүүд байгаа. Ихэнх нь бидний үеийнхэн ховор. Тэгээд тэд нар болонгод юу хэлэх гээд байна гэхээр энэ реалист яг бодит зүйлийг бодтоор нь л ойлгох хэрэгтэй. Монголд яг юу байгаа? Тэдний Америкт байгаа шиг юм харт амигтай өдөр болгон эмгтээчүүдийг гिचийн хоогоор дуудаал те хүчээр хийлээл те мөнгө ингэж шидээл те эсвэл бол тэгэл те энэ хөөсөрцөн нэг рэп жишээ нь Монголд яваад байгаа хгүй. Тийм мэдээж байхгүй. Энэ Монголд юу болохгүй. Тэгээ нөгөө талаар эн чинь одоо урлаг гэдэг бол тухайн үеийнхаа нийгмийн тойл болж явдаг байхгүй. Тэгэхээр энийг бол нэг яг одоо тэр нийгмийн тол болж чадчихна. Тэр нийгмийг эмчилж чадчихна гэдэг хипхоп хөгжим хамгийн гол одоо илэрхийлэмжнүүд энэ байхгүй. Хипхоп хөгжим бол үнэхээр агуу байхгүй. Яагаад гэвэл бусад хөгжмийн урлаг, бусад одоо энэ хөгжмийн жанруудаас агуулмж юм бүр ингээд асар том. Илэрхийлж чадаагүй юмыг нь илэрхийлдэг. Бүр ингээд соёлын асар том ингээд ундраг болсон байхгүй. Одоо жишээ нь одоо дүрслэх урлаг, бүжгийн урлаг, хөгжмийн урлаг. За ингээд бүгдээр ингэ хамарцсан. Тэгээд энийг бүр ингэ наавлаж болгоод боловсрал болгоод тэгээд медиа тэг кино хүртэл бүр ингээд одоо хипхоп кино гэж юм байт юм аа юм болгоцсон. Тэгээд иймэрхүү яаж байгаа. Гэтэл манад яг зүгээр өнгөн дүдээ ингээд тэгээд илүү нөгөө нэг одоо бол Америкийн рэпрүүд бол илүү нөгөө эгоист болсон шүү дээ. Өөрийгөө магтдаг те би чадчихээн. Яг тэдний дөр байгаа байхгүй манай хот. Тэгэд яг үнийг хэлэхэд манай Монгол уран бүтээлчд 2000 оноос хойш гарч ирсэн одоо хөгжмийн уран бүтээлчд бол бас аюу хэцүү шүү дээ яг үнийг хэлэхэд. Нэн үгүй хэлэхэд одоо би энэ чинь ингээ хэлчих бүгдээ энд нь ирнэ. Яг 2000 оноос хойш гарч ирсэн хүмүүс ихэнх дуур амил нэгдүгürt хоёрдугаарт хамгийн нөгөө гонигтай нь бүгд хулгаанд байдаг байхгүй. Тэгээ энэ бол нөгөө нэг хуулийн зохицуулт байхгүй учраас ингээд бүр ингээд дураар болцсон. Тэгээ 2000 оны ихэр гарч ирсэн хүмүүс чинь нэг 70-аад оны 80-аад оны хүмүүс аахгүй юу? Яг ийд нэг 20 идтэй. Бидний дээдлийн ах нар байгаа аахгүй ах нар хичнэр. Тэгээ тэдэн тийм байсан учраас одоо нөгөө дүүнэр гарч ирж байгаа манай доотлын юм яг тэдэрд байцсан. Одоо ер нь бол ингээд хипхоп том ч юм уу, чап ч юм уу, эсвэл pop гарч ирж байгаа. За бүр ингээд production бүр ингээд production-ууд нь ингээд бүр ингээд хулгаан дууны бүр ингээд мастеруд болцсон. Тэгээ ингээ гаргаал хүмүүс ингээ шууд ингээл тэгээ дуунууд нь хийд болдог те. Тэгээ ингээл нэрлүүл сохол цохон л та тэгтээ яг хүний нэр үндэд бас яваад яг. Тэгээ тэр бол одоо болохгүй. Тэгээд уран бүтээлч гэдэг хүн чинь одоо миний хувьд болохоор чи бол өөрөө өөрийнхөө дотор байгаа мэдрэмжийг ингээд бүтээл болгоо гаргадаг юм шиг байна. Тэрнээс хэд мянга дахин дуурайгаад чи тэр нөгөө хүмүүсийг дуурах чи эзэн ш тэр хүн шиг болж чадахгүй байхгүй. Яг гэвэл тэр хүн ганцхан чи ч гэсэн ганцхан чи тэрийг мэдрээд одоо бүтээлээ хийгээд мууч гэсэн ам гэж өөрөө хийх хэрэгтэй байхгүй. Тийм тэгээ яг манад одоо ингээд ер нь бол янз бүрийн ингээд оролдлогууд одоо хөгжмийн продюсинг ч юм уу одоо бит мейкерүүд дижейнер те тэгэл одоо янз бүрийн хүмүүс зөндөөл гарч ирж байгаа. Энэ бол сайшаалтаа. Гэхдээ айгүй удаан явж байгаа яг үнийг хэлэхэд бүгд одоо дижейнер дээр жишээ нь хэлэхэд бол одоо продюсер дижейнер маш ховор гэдэг. Тэгээд DJ гэдэг бол яг өнөөдөр ингээд дэлхийн тавцсанд ингээд олон нийтэд бол зүгээр яг жолоочин мэрэгжил болсон байхгүй юу. Яагаад гэвэл энэ технологи гэдэг чинь хөгжөөд зүгээр ганцхан товчлуур дараад тэр BPM-ийг нь хооронд нь холбоод так ингээд ийм ажил болцсон байхгүй юу. Зүгээр гарын үзүүрний ажил болцсон. Гэтэл одоо Монгол DJ бүгдээрийн яг ингээд тэрийг дараа яг тэгэл хийхээсээр л явж байгаа. Гэтэл энэ DJ гэдэг урлаг чинь ингээд өргөн хэмжээний бүр ингээд перформанс ингээд амар баялаг болдог хөөх. Finger drum хийж болж байна. Пиано зурж болж байна. За тэнгүүтээ loop хийж болж байна. Тэгээ ингээд хин ч юм энийг ингээд сонирхолтой ингээд сэтгэлгээгээр энийг харж хийхгүй байгаа байхгүй. Тэгээ энийг одоо аль хэдийн хийх цаг нь болцоо одоо хийцгээ хийж байгаа гаруудаа байвал одоо ер нь бол тэр бүтээлийн ингээд олон нийтэд хүрэх хэрэгтэй. Тийм бүтээлч бай. Тийм бүтээлч бай. Аа. За баярлалаа. Та бит хоёрын цаг маш богинохон. Угаасаа миний нэвтрүүлгийн богинохон. За тэгэхээр ерөнхийдөө бол дараа дахиж хоёлаа ярилцъя. За. За баяр та. За баярлалаа.
Хөгжим бол бод тойрхоор хоёун ухаан зүрх сэтгэлийн мэдрэмж хоорондын зуучлагч юм. Хөгжим бол баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог хүний сэтгэлийн илэрхийлэл юм. Дэлхийн монголчуудын эмзэл радио 88.3 Зум продакшн хамтран хөгт чим нэвтрүүлгийг 7 хоног бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна.